За сайн уу манайхаа би өнөөдөр амар гоё газар руу явах гэж байна. Тэгээд вайн дуртай болон вайн сонирхдаг хүмүүс маань анхаарлаа хандуулаарай. Тэгээд миний очих газар маань болохоор Берлинд дээгүүртээ ордог вайны дэлгүүр байгаа. Бүх үзүүлэлтээрээ 5 одтой тийм дэлгүүр байгаа. Тэгээд энэхүү дэлгүүр маань болохоор 500 гаруй нэр төрлийн вайн худалдаалагддаг. Тэгээд энгийн зээхнээс ахуулаад ховор нандин тийм үнэтэй вайнууд худалдаалагддаг болохоор вайн сонирхдаг хүмүүс маань дэлхийн өнцөг булан бүрээс одоо энэхүү дэлгүүрээр зочилдог байгаа тийм газар. Тэгээд энэхүү дэлгүүр рүүгээ одоо явах гэж байна. За тэгээд зарим улс оронд болохоор Дарсыг Бурхны ундаа гэж бэлэгддэг байсан юм байлээ. Тэгээд зарим улс оронд болохоор эсрэгээрээ Бурхны эсрэг тэмцэлд одоо асгарсан цусны бэлэгдэл гэж үздэг байсан болохоор одоо булшинд өргөдөг байсан юм билээ. Сонирхолтой байна. За тэгээд нэгэнт одоо Дарсны дэлгүүр явж байгаа юм чинь Дарсны процессыг бас тэмцэлж хийж болоо. Тэгээд Дарсыг аягүй сонирхолтой мэлээ. Эхлээд өсөн үзмийг тэрэмдэж бутлаад тэгээд бутсныхаа дараа нухшнаас нь шар ус гаргаж тэгэж одоо вайн хийдэг юм лээ. Ойролцоогоор 115 кг өсөн үзмнээс 100 литр нухш гаргаад тэгээд 100 литр нухшнаас 65-аас 85 литр шар ус гардаг. Тэгээд тэрүүгээр нь одоо вайн хийдэг юм байлээ. За Дарсыг манай эртний өмнөх 8000 жилийн тэртээгээс үүссэн гэж үздэг юм байлээ. Гүрч болон Туркд үүссэн гэж тогтоосон юм байлээ. Гэхдээ тэрнээс ч өмнө одоо үүссэн гэсэн тийм баримт нотолгоонууд байдаг юм байлээ. Энэ дэлгүүрт маань үе бас нөгөө Дарсны амлага болдог. За энэхүү дэлгүүр маань болохоор Берлиний төв хэсэгт байрладаг. Энэ вайны дэлгүүрээс вайн авах гэж явж байгаа байхгүй юу? Тэгэл 100 болохоор Берлинд ингээ хүмүүс гадаа рестораны гадаа ихсэн дуртай. За вайныхаа газрыг өстө хайж явсараагаад боллоо. Энэ хилтэн зочид буудлын хажууд байт юм биш үү? Планет вайн гэж тийм харагдаж байна. Гадаанаас хүмүүс вайн уугаа сууж байна. Энэ юм биш үү? За би вайныхаа дэлгүүрт ороод ирлээ. Тэгээд энүүгээр болохоор герман вайнууд байгаа юм байна. Энүүгээр Франц вайнууд байгаа. Тэгээд энүүгээр болохоор Франц вайнууд байгаа. Саяын хэсэгт нь болохоор Австрал вайнууд байгаа. Тэгээд энэ вайнууд байна. Вайны глаз гоё тийм романтик дэлгүүр жимшиг кафе жимшиг тийм газар байна. Энд чинь бас вайн эдрүүгээ сууж болт юм байна. Эндээ суугаад зэхтнүүд байна. Тэгээ худалдагч надад амар хөөрхөн нөгөө вайнуудыг тайлбарлаад ингээд ийм вайн авал зүгээр гэд надад зөвсний дагав би худалдаад авсан. Энийг хараа. Энэ бүр амар том шилтэй нас. Вау. Энэ мөстэй. Энэ баг 5 литр амар том. За би худалдагч зөвлөсний дагав аюу гоё вайн аваад вайнаа гоё боолгуулчлаа. Тэгээд бас өөрөө бас нэг вайн уучихгээд өөрийгөө бас нэг эрхлүүлээ сууж байна гэж. Гоё билээ. Хит вайн амталж үзлээ. Гоё юм байна. Тэр нь болохоор white wine. Тэр isa нэг улаан вайн амталж үзсэн. Тэгээд white wine нь болохоор гоё амттай байна. White wine амар таалагдлаа. Хамаа хавчтай.